Намрын налгар сайхан цагаар Лондон хотод улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан болох гинэ гэсэн яриа чигтэлсэж Лондонд монголчууд маань битүүхэн хүлээсээр нэг л мэтгэд 10 сар дундаа орлоо. Ямар цолтой бөхчүүд ирэх юм болоо хизээ ирэх юм бэ гэсэн хүлээлт төд удалгүй биелэлээ олж 10 дугаар сарын 14-нд их нутгаас минь алдар цолтой 10 бөхчүүд Лондон хотноо морилон ирсэн юм. Богинохон хугацаатай айлчилж буй бөхчүүд маань 15-ны өдөр алдарт Лондон хотын түүх дурсгалт газруудаараа илэн зургаа татуулж мөн Европын хамгийн том худалдааны төв болох Вестфилдээр зочилж амжсан юм. Дугаар сарын 16-ны нар хур тэгшэрсэн сайхан өдөр Лондон хотын баруун урд зүгт байрлах Задгай ногоон талбайд Британий монголчууд болон Монголыг сонирхогч британчуудад зориулсан барилдаан боллоо. Өвөг дээдсээс минь өвлүүлсэн үнд соёлын нэг үндэсний бөхөөс урьдчилан таниулах, уламжлуулан хөгжүүлэх зорилго бүхий уг барилдаанд Лондон болон босод хотод суугаа монголчууд маань идэвхтэй оролцсон нь бахархалтай хэрэг юм а гэж элчин сайд Алтан гэрэл онцлон хэллээ. Улсын арслан ган хуйг мөн хэртэн, улсын зан аргачаа, өсөх баяр, улсын харцаг пүрвжав, Бачаргал, улсын начин цанилэг, аймгийн арсан пүрв давг, жамсран, амар заяа, оюун эрдэнэ нарын залуу бөхчүүд оролцсон нийт 16 бүх тойргийн журмаар барилдсан юм. барилдааны нэгэн доо хөлбөмбөлөө зүүн талын тэргуун магнадаар Монгол улсын арслан Ганчхалын ган хуйг баруун талын тэргуун магнадаар Монгол улсын арслан уламжийн мөнх хөлтөн нар өчигдөрхийн барилдааны зүүн баруун талын жигүүрийг мандасаа дүүндэсээр гарч ирлээ. Улсын арслан ган хуйгтай самын начин гамбат улсын арслан мөнх хөлтөнтэй залуу зарим зүүн талын дагуур магнадаар улсын зан аргачаа гарч ирлээ. За баруун талын дагуур магнадаар улсын зан өсгөө нэмээдээс гарч ирлээ. За манай залуу бөхчүүд маань улсын аймгийн андарсалтай бөхчүүдтэйгээ ганц бүрийн сайхан хэмрээс хийгээж байна. Энэ сайхан холдошгүй хавар мөчиваа манай залуу бөхчүүдтэй. За өсгөө замбал Болгон аймгийн бүрэн хамгаалсан сумын харьяат 2006 онд улсын начин салбартсан, 2009 онд улсын зам салбартсан. Тийм амжилттай байна. За Монгол улсын арслан гар шалгын ган хуйг нэгдэлээ. За ган хуйг арслан өргөдөө. За доктор татаад шилэн дээр дарчлаа. Аргачаа зам хүчтэй. Улсын хоёр наадмын хоёр удаа давж зам салаа батсан юм хүчтэй. Харангай аймгийн Болгон сумын харьяат. Замана залуу зарим. За. Фото кавцат үлэх дэлхийд очлаа. За. Зүүн талын магнадаар Дондор аймгийн харьяат улсын харцаг пүрвжүү асуулж байна. Баруун талын магнадаар Харангай аймгийн харьяат улсын харцаг Бачаргал гарч ирлээ. За пүрвжүү харцаг хайсан зүйлээ ганцхан доктораад өгдөглөчлээ. Улсын харцаг пүрвжүү нэгдэлээ. За фотограф ирүүлсээр авлаа. Улсын харцаг Бачаргал нэгдэлээ. Самын зам болдоо. За аймгийн хоцорсон пүрвжүү нэгдэлээ. Аймгийн орсон амар заяа нэгдэлээ.
선정했지 단번에 알아서 두번또 번자. 자, 나보다. 맞게 의견 주시게. 다른 마음이 내렸으면 하려. 도시의 칭, 선직, 여기다. 자, 점수로서 홍보도 돌다. 자, 우롱가 함께 하려. 함께 학생, 점수랑 여기다. 자, 우치도 힘 내리기다니 아유민다와 이렇게 좋은 다리 들고 막으라죠. 자, 이노가 몽고대 우드스니고 거의 나쁜 바다 한국의 이런 더마 혼발일단이 몽고도 수정을 타고 더마 혼발일단이 내로 더민다. 그제 나도 전화학습의 그림제니 잘 그림 밑에 복수다도 했니 무너뜨리는 걸 때는 허이린다. 어찌가 사소리를 듣지? 자, 우신상 우스코일 나보다 더세네칭 산기가 꿀꿀훈 아. 자, 대전하임이 누룩한 가슴이 하리앗. 홀싱어스랑 땅회기다 회가 같은 다르다. 홀싱하츠 흐름줄 홀싱하츠 맞춰나가다 나가다. 자, 승쳤. 에이, 자, 서로가 따오고 알신 서로 가서 이렇게 제수로 갔다. 자, 몽고도생 무수도생 고동종이 뭉클 허였다. 자, 아리샤자 나빠서도 해서 자, 나오다. 자, 아르코 그저 메트림시대 자 한 번 때 인자 바나자 아리샤자 도루도다. 자, 얼싱어스 강호익 처음에 스타트 좀 왔다. 나오다. 자, 아르코 아르비 베르차라 나이자 다음 쳐줘. 자, 몽고도생어스 도르쳐주면 강호익 들어온다. 나왔다. 터치오나. 자, 우치도 큰 빌드네 다윈다. 이길래 울싱어스 강화익 울싱어스 부르줬다. 울싱어스 문클 울싱장 우스코이다. 도소스 그렇구나. 자, 울싱어스 문클 울싱장 우스코이다. 다윈 나온다 보다. 아, 오다타다 오다. 자, 베르타 아스상 달차라들 저가 간청 자다 다치다 베르타 아다 다치다. 자, 자, 수를 저가다 오다. 자, 노신장 우스글 나오다. 어시 합작 보여줘. 자, 어시 들어. 자, 합작 보자. 모셔다 합시다. 자, 이거들은 무슨 경과일단에 일단 홍동생 학생 강호일 들어오지. 동생장 가르치자로 들어온다. Ийхүү Монголоос энэ цагийн бүхий өнгө төрхийг тодорхойлогч улсын хүч дарлалын цаануудаараа манлайлуулсан 10 бүх Лондон хотноо анх удаага ирж Монгол түмнээ баясгалаа. тэгээд өнөөдөр барилдааны дараа элчин сайдын яамны хамт олон бүгчүүдийг хүлээн авч оройн зоог барин тэдэнд бэлэг дурсгалын зүйлс гардууллаа.
Монголчуудын холбоо соёлын төвөөс хамтран зохион явуулсан үдшийн цэнгүүнд бөхчүүд маань аядууны цэнхэр хадгаан өргөн их нутгаасаа хол сууга элэг нэгт монголчуудтайгаа дуулж бүжиглэн нэгэн оройг сайхан өнгөрөөлөө. Бөхчүүд маань тэднийг Дондон хотноо хүлээн авч байрлуулсан мөнх зөрөгт маш баяр, бат эрдэнэ, гэрэл сүх, амар сайхан нарын гэр бүлд баярлж талархснаа илэрхийлж Монгол бөхөө гэсэн сэтгэл зочломтгой сайхан үйлчлэгээнд нь сэтгэл хангалуун байгаагаа дурдлаа. Хотлоор байсгагч харшгүй хүчит хурц гарамгай Монгол бөхчүүдийн маань алдар суу улам бүр түгэн дарахж өнөд мөнхөд дуурсагдах болтугай.